За сайн байцгаана уу. Тэгэхээр намайг Соёлын Чухлан гэдэг. Одоогоор 37 настай Health Nutrition компанидын менежер. Тэгээд хийж байгаа ажилдаа бас дуртай нэг юм байна. За тэгэхээр манайх ер нь бол аль болох инновацлог шинийг эрхлүүлдэг компани байхгүй юу. Тийм болохоор одоо захирлаасаа ахуулаад бүх хүмүүсээ эхэлдэг. Тэгээд бид нэр шинэ бүтээгдэхүүн, шинэ юмнуудыг хайж эхэлдэг байсан. Тэгээд анх нөгөө Magic Store-оос юм шинтэй гэдэг сурчлагын онгот нь л за эднийх зүгээр юм байна. Тэгээд шинэ юм байна гэдэг. Тэгээд сонгож эхэлсэн л дээ. За тэгэхээр манай одоогоор явж байгаа Health Nutrition компани бол бас нэлээд хэдэн үйл ажиллагаа явуулдаг. Тэгээд энийх нэг нь бас vending machine болж байгаа. Тэгэхээр бас vending machine-аар өөрчлөж харин шинэ юм хэрэглэн гэдэг маань манай сурагчдад бас шинэ төрлийн соёл болж байгаа байхгүй. Тэгээд nutrition компани маань катерингийн үйлчлэгээ, сургуулийн олонний катеринг тэгээд ер нь бол дандаа эрүүл хүнсийг нөгөө олонд хэлхүүлэх, эрүүл хүнсийг энгийн хэрэглээ болгох гэсэн тийм проект компани байгаа. Тэгээд мөн Primal 21 ер нь бол дандаа л хүмүүсийг эрүүл амьдралын хэм маягт зууч компани байгаа байхгүй. Цагийн менежмент маань болохоор юу л да 7 хоногор гэх юм уу тухайн 7 хоногт хаана очиж ажиллах вэ гэдэг байдлаар явагддаг. Тэгээд мөн тэр үед нь хаана газраас тэр болохгүй гэсэн тохиолдолд ер нь бол хэрэгтэй газар гал унтрагч маягаар очихаар гал унтрагч маягаар ажиллахаар очдог байгаа. Ер нь бол ихэнх үйл ажиллагаа маань энэ чинь хүмүүс сургууль дээр явагддаг байгаа. Ер нь бол 6 хөрөнгийн орлогын хөсөртэй гэж үзэж байгаа. Өөрийгөө багасаа өөрөө гиндээ хувьд хүмүүс жоохон мөнгө зээлээд мөнгө аваад тэгдэг байсан. Тэгээд тэрийгээ баг зэрэгээр явсаар л байгаа. Тэгээд мөн хувьцаа хөрөнгө оруулалтын чиглэл дээр бол нэлээд оюутан байх цагаас эхлээд нэлээд сонирхож судлаад тэр үеэс эхлээд ажиллаж хийж эхэлсэн. Тэгээд ер нь боломжтой шүү ажиллаж эхлэхэд. Тэгээд мөн цалин орж байна. Мөн vending machine-аас авах ашиг байна. Энэ зэрэгээр явж байгаа. Давуу тал нь гэвэл хүний оролцоогүй өөрөөр хэлбэл чи тэнцээ мөнгө олж лээдэг. Тэр нь машин тэр үед нь өөрөө чөлөөтэй явж гэсэн үг л дээ. Хамгийн гол нь өөрт чинь аюуг цаг гаргаад чөлөөтэй байгаад нь хамгийн давуу тал болж байгаа. Мөн тэнцэнээс зарагдж байгаа бүтээгдэхүүн болон зарагдахгүй байгаа бүтээгдэхүүн зэрэг нь болохоор эдний аппликейшн дээрээс болохоор аюу амархан харагддаг. Тэгээд юугаа илүү зарах уу, юун дээр илүү борлуулалтын дээр анхаарах уу гэдэг нь маань тэн дээр илүү давуу талтайгаар харагддаг байгаа. Сул талтай тал нь гэвэл гацах нэг асуудал байна. Интернет юм уу эсвэл нөгөө баг зэргийн программын гэмтэл гарах үед заавал өөрөө очих шаардлагатай болоод байдаг нь жоохон төвөгтэй болохоос ер нь бол дайжгүй. Тэгээ зөвлөгөө гэвэл программын инженертэй байнга тухайн үед нь ингээд яалтаа үед нь уцаар холбоо бариад тэгээд өөрөө арга хэмжээ авахд бол аваад сурчих хэрэгтэй байгаа. Тэгэх юм бол нөгөө тусралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа болохоор илүү их хөрөнгө олно л гэсэн үг л дээ. Хөрөнгө их өсрөх болно гэсэн. Энэ давуу талтай байна. Бүтээгдэхүүний ер нь бол эрүүл хүнсний бүтээгдэхүүн гаргахыг боддог л доо. Тэрнээс гадна өөрсдөө манайх нөгөө бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг шээ. Одоо аль болох эрүүл хүнсний бүтээгдэхүүнүүд гаргахад жишээ нь торт гэхэд чинь заавал гурилаар хийдэг гэж хүмүүс бодож идэл. Алмондны гурил жишээ нь алин бэжэн тиймэрхүү байдлаар ер нь эрүүл хүнсний бүтээгдэхүүнүүдээ гаргаад vending machine-д аль болох өөрсдийнхөө бүтээгдэхүүнүүдийг бас илүүтэйгээр борлуулахыг хүсдэг байгаа байхгүй. Тэгээд яг vending machine-ийн тэр нэг Magic Store application байгаа л да. Илүү борлуулалттай бүтээгдэхүүн, борлуулалт муутай бүтээгдэхүүн гэдэг илүү харахад амар байгаа л да. Тэгвэл борлуулалт хүмүүс их сонирхоод байгаа бүтээгдэхүүнийг арай их үегээд борлуулалт багтаа байгаа бүтээгдэхүүнүүд хойд ингээд дуусгаал хаагаал за энэ бүтээгдэхүүн болохгүй юм байна гэж хаагаал хойд нь дуусгахад тэгээд дахиж авахгүй л байгаа л да. Тэгээ шинэ одоо борлуулалтанд байгаа бүтээгдэхүүнүүдээ оруулаад тэгээ мөн шинээр үүсэж орж байгаа бүтээгдэхүүнүүдээ хүмүүст төлөвлөхын тулд шинэ бүтээгдэхүүний игнэ гаргацсан ба. Тэн дээрээ тэгээ байнга шинэ бүтээгдэхүүн оруулах болохоор хүмүүс илүү сонирхож авдаг. Хүүхдүүд учраас шинэ юм дандаа дотор учраас дандаа тэгж авдаг. За тэгэхээр манайх нөгөө томоогийн сургууль дээр vending machine ажилладаг. Тэгэхээр тэнцэнээс гол сургуулиас нэлээд зайтай учраас тэнцээ ажиллаж байгаа кофе шопынхаа баристагаар тэнцгийн машина ер нь бол ихэнх юм хариуцуулж ажилладаг байгаа байхгүй. Тэгэхээр манай бариста маань ер нь бол эндээс очсон бараг өдрөд цэнэглээд ер нь ямар болж байгаа гэдгийг биднэрт мэдээлээд тэгээд эндээсээ бараагаа аваад тийшээ хөргөлтөөр манай жолооч маань хөргөлтөөр авчиад тэгээд цэнэглээд процесс ер нь бол иймэрхүү явагддаг байгаа. Тэгээд
болохгүй болон мэдгүй зүйл гарах юм бол над руу холбоо яриад тэгээд бүх юм иймэрхүү дараалал ажилладаг. Бариста маань ч гэсэн ер нь бол ажиллуулахад амар гэж үздэг. Тэгээд нөгөө ажлын цаг нь дууслаа. Түүнээс хойш сургуулийн үйл ажиллагаа явагдангууд вендинг машин маань ганцаараа үлдсэд ганцаараа ажиллаа гүйцэтгэдэг гэсэн үг л дээ. Манай худалдааны ажлыг. За миний хувьд бол нэлээд олон хоббитой. Чөлөө цагийг бол ер нь завгүй өнгөрүүлдэг л дээ. Ер нь ихэнх гэр бүлтэйг өнгөрүүлдэг. Тэрнээс гадна airsoft спорт байна. Жон толооны спорт бас хичээлж үзсэн. Тэгээд фитнесээр ер нь өөрийгөө баг зэрэг биеийн талаас хөгжүүлэхтэй байдлаар явдаг л та. Жишээ нь airsoft гэж хүмүүс мэдэхгүй байх л та. Гэхдээ ер нь бол airsoft маань гэдэг маань болохоор цэрэгжилтийн спорт байхгүй юу? Одоо бүх талаараа бэлэн байдалд гэсэн спорт байгаа. Мөн хаяа нэг мото онцноо дүүтэйгээ тиймэрхүү байдлаар хийж. Өмнө хэлсэнчлэн манайх нөгөө шинэ инновацлог болон шинэ бүтээгдэхүүнүүд үргэлж хайдаг байхгүй. Тэгээд эднийх шинээр юу гаргаж байна, тэднийх яаж ингээд өрсөлдөгчтэй хянахаас гадна өөрсдөө ч бас байнга нөгөө бацалт хурал хийгээл байнга өөрсдөө яадаг. Тэгээд тэн дээрээс хоорондоо ярилцж итэл мэдээж нөгөө вендинг машин маань өшөө цаашаа сайжирж байгаа. Бид нэр өшөө хоолоо цаашаа яаж борлуулах вэ гэдэг талаасаа бодолцсон л доо. Жишээ манайх өдрийн хоол гаргадаг байхгүй юу? Тэгээд тэрийг илүү хүртээмжтэй бас нэг цагт баригдлахгүйгээр олон яаж өгөх үү гэж бодтол Magic Store вендинг машины шин загвар гарч байгаа гэдэг. Тэрийг нь каталог дээрээс нь харж идэл байсан. Тэгээд тэрийг судлаад үзээд асуудал эднийх одоо яг судалгаа явуулж байгаа. 4 сарын 1-ээс 15-ны хооронд судалгаа дуусаад борлуулалтанд гарч эхэлнэ гэдэг нь ер нь бол яг энэ юм байна гэж харж байгаа.